Саяхан эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас Монгол улсын эмийн зөвлөл, эмийн жоронд өөрчлөлт оруулдаггүй, эм үйлдвэрлэгчид тухайн эмийг жортой олгох үгүйгээ шийддэг. Үүнийг нь эмийн зөвлөл баталгаа гэж байсан юм а. Жортой болон жоргүй болгохыг тухайн үйлдвэрлэгчээс ирүүлсэн бүртгэлийн материал дээр одоо шинжээч ажиллаад, хөндлөнгийн хоёр төрлийн шинжээч, эм зүүн болон эм судлалын шинжээч ажиллаад, тэгээд эмийн зөвлөлөөр оруулаад олох нөхцөлийн бүртгэгдээ тогтоодог. Ер нь бол үйлдвэрлэгчээс заасан олох нөхцөлийг ер нь бол өөрчилдөггүй. Гэтэл тус байгууллага өөрсдөө эмийн олгох нөхцөлд өөрчлөлт оруулж алдаа гаргасан байна. Тодорхойлбол Лайсмед мэдээний сан дах бүртгэлдээ ибупрофеныг жороор олгоно гэж алдаатай мэдээлэл оруулж, үнээс нь болж иргэдэд баггүй чирэгдэл учирсан. Эмийн санчид ч бус эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын мэргэжлийн бус байдлаас болж энэ олон хоног иргэд эмийн санчдын дунд үл ойлголцол үүсэж байжээ.